алхын сайхан юм дэш тийм сайхан ихэр байлаа. Тэгээ одоо эрийг нас уулыг зас гэдэг шиг одоо би 50 милион гараа явж байгаа өндөр багш нь одоо өнөөдөр 83 таа байсан. Монгол иргэний хувьд бол 83 нас бас өндөр нас. Тэгэхээр өнөөдөр бол одоо надаас илүү нуруунд зэхэл байж байгаа. Тэгээ өндөр багшаараа аваад бахарч байна. Тэгээ та маань урт насалж удаан жаргаараа зааны сайн хадаж байна. Урт насалж удаан жаргаараа бид бүхэндээ удаан сургаалаа айлдаж ингэж үргэлж цуг хамтдаа байгаараа гэсэн үлцэтэй сайхан өрөөлийг өргөд дэвшүүлье. За энэ хүрэлцэн ирсэн хүмүүсийн өдрийн мэндийг төшөөлье. За ингээд Юндэн багшийнхаа авиатын найранд өргөдөж гэж оролцож байгаа маш баяртай байна. За бид нар 1981 он Томьёо автомобиль сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. За энэ үед Юндэн багш сая хүн одоо дутуу орох шиг болно те. 81 онд Томьёо автомобиль сумын 10 жилийн дунд сургуулийн захирал байсан. За манай захирал байхдаа Юндэн багш бол өглөө бидний хичээлд очихоос өмнө яг үүдэндээ зогсон хүүхдүүдтэй мэдлээ. За тэгээд ингээд ер нь 10 жилийн сургуулийн захирал хүн тэгж одоо хүүхдүүдээ өгтөж хүлээж авч тэгж дотн харьцаж ясныг одоо түүнээс хойш ч гэсэн ерөөсөө сандаггүй тийм юм ерөөсөө байгаагүй. Тэгээд Юндэн багштай мэдлээ тэгж авахдаа хүүхэд болон хүндэтгэж мөхийн явсгаж ордог байсан. Тэгээ ийм одоо мундаг захирал байсан. За тэр үед Юндэн багшийнхаа гараас Төвөмгийн автомобилийн 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгсөж урилгаар одоо математикийн анги авч ирсэн. Тэгээ зөвлөлдөжсэн тэр үед багштайгаа. Тэгээд одоо болт тэрүүгээр ингээ багтахж явдаг. Тэгээ өнөөдөр энд манай цэвэлмээ багшаас ирсэн сая бас энэ сууж сайн харагдсан. Тэгэхээр манай Төвөмгийн автомобилийн 10 жилийн дунд сургуулийн одоо олон хүмүүс энд бас байгаа ба. Тэгээ бид бас нэг олон удаа уулзч чадгүй. Тэр үед бид нар жоохон хүүхдүүд байсан. Юндэн багш маань бол нилээ ийм сүр бараатаа саяын Батбол даргын гишүүний хэлдэг шиг ийм мундаг Юндэн гоогол байсан тэр үедээ бол. Бүгдээрээ сүрдтэй гайдаг. Тэгээ автомобилийн 10 жил бол Төвөмгийн 10 жилийн дунд сургуулиуд дотроо ер нь бас тэрүүнийх нь байсан. Юндэн багшийн одоо тэр зохион байгуулж явах үед бол тийм мундаг дотор байртай, тийм гоё сургуультай, тийм гоё тогтдог, тийм сургалтын чанар сайтай, ийм сайхан баг хамт олон байсан гэж одоо болтол багтаж явдаг. Тэгээ өнөөдрийн бидний амьдралын энэ гэрэл гэгээтэй энэ өөдрөг явсан энэ түүх бол одоо бас автомобилийн сумын 10 жилийн дунд сургуультай холбоотой миний намдаг түүхэнд би өнөөдөр Монгол Улсын их хурлд 4 удаа сонгогдож 2 удаа сайдаар ажилласан. Энэ бол автомобилийн 10 жилийн дунд сургуулийн миний одоо төгссөн сургуулийн гэрчилгээ миний төгссөн дараагийн шатанд суралцсан сургуулийн одоо гавьяа түүх байсан. Танаар ингээд багтаж явдлаа. Тэгээд танд мөхийн ёслё. За баярлалаа. За манай Юндэн гавьяатын одоо шав Монгол Улсын гавьяа тагш төр нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр одоо сонгогдсон ажиллаж байсан ийм хүн. За манай Төвөмгийн нутгийн зөвлөлийн дарга Сундын Батболтын хувьд бол одоо манай Төвөмгчүүд бүгдээрээ мэднэ. 2001-2 оноос одоо Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажилласан. За засгийн газрын гишүүн, засгийн газрын хэрэглэх газрын дарга их мэд одоо төрийн өндөр дээд албан тушаалыг одоо бас нэр төртэй хашиж Төвөмгчүүдийнхаа за мөн одоо монголчуудынхаа итгэлийг авдлага одоо энэ улс төрийн өндөр ажил албан тушаалуудыг хашиж явсан ийм хүн. За та бүхэнд баярлалаа. За гавьяатын найр бол одоо ерөөлийн сайхан үгтэй, дуутай хууртай, ингэж үргэлжлэх хүчиртэй. За манай Юндэн гавьяатын найран дээр бол одоо дүү гавьяат гэж хэлж болох юм да. Манай монголчуудын бүгдээрээ одоо хайрлж хүндэлдэг, авьяаслаг, уран бүтээлч, дуучин Монгол улсын шинэхэн гавьяа жүжигчин Бат Цэцэглэн таныг тайзнаа. Хүндэтгэн өрье.
За эрхэм гавьяатынхаа өмнөөс энд хүрэлцэн ирсэн эрхэм хайртай та нартай зориулаад энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхний гэсэн өрөө энэ найр наадмыг үүсгэж дэглэж хийн гэдэг бол хайртай бүхэндээ баярлалаа гэж хэлэх хамгийн том замшаан гэж бодож байна. Тэгээд таны эрхэм сайхан ичи аавд нь зориулаад Монгол Ардын дуу Бүгжил махны дууг зориулсан болъё. ингээд найранд ургуулж аймгийнхан байгаа юу? Төв аймгийнхан байгаа юу? Вэ тийм байлгүй дээ тийм ээ. За манай гавьяа тогшод одоо Төв аймгийн ийм хүн. За одоо Төв аймгийн төр захиргаа, за мөн одоо залуу наснда ажиллаж байсан сумдын одоо сургуулиудын төлөөлөл, шавнырийн төлөөлөл, за ингээд одоо тухайн үеийн найз нөхдүүд, хамаатан саднууд нэгээр олон сайхан хүнтэй зочид хүрэлцэн иржээ. За Юндан гавьяатын тухайд бол Төв аймгийн Алтан булаг суманд залуу наснда одоо хамгийн олон жил багшилж ажиллаж байсан, амьдарч байсан ийм түүхтэй билээ. Тийм учраас өнөөдөр Алтан булаг сумаас бол олон зочид хийж хүрэлцэн ирсэн. За Алтан булгийнхан бол одоо Юндан гавьяатын тухайд бол хүндтэй зочдын нэг байж таараа. Ингээд Алтан булаг сумаас хүрэлцэн ирсэн одоо шавнырийн төлөөлөл, сумдын төлөөллийг хөрж байна. За Алтан булгийнхан хаагаар сууж байна. Алтан булгийнхан байгаа мó? За Төв аймгийн Алтан булаг сумын одоо шавнырийн төлөөлөл, нутгийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. За түүний араас манай Юндан гавьяатууд одоо Төв аймгийн эрд зочид хүрэлцэн ирсэн. За таныг болж байна. За Монгол улсын гавьяат багш Юндан багшийн
Хүндэтгэлийн цайлганд үргэлжлэн ирсэн эрхэм хүндэт зочид та бүхэндээ зуны тэргуун сарын бэлэг өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За бүгдээрээ бие амархан сайн тарган давтай сайхан зогсож байна уу? Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар төрийн захиргааны болон боловсролын салбарт үр бүтээл дүүрэн ажиллаж бүтээлч хөдөлмөр үйлсээ төр засгаараа өндөрлөж Монгол улсын авиа багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн танд Алтан болог сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар нийт сумынхаа иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр талархлыг өргөн төвшүүлье. Эрхэм хүндэт бүрсдийн юундан дараа Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө залуу нас эзэмшсэн мэргэжил эрдэм оюунаа зориулан төрийн захиргааны байгууллага болон боловсролын салбарт 20 гаруй жилийн турш үр бүтээл дүүрэн ажиллахын зэрэгцээ Алтан болог сумын ерөнхий боловсролын бүрэлдэхүүн сургуулийн захирлаар 10 жил ажиллахдаа засгийн газар боловсрол шинжилгээ ухааны яамны бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлэн орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээж хөдөлмөр үйлсээ төр засгаараа өндөрлөн Монгол улсын авиа багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн танд нутгийн төмөн овныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж хүндэт дүрмж талбарлуулав. Танд эрүүл их саруу сайхан урд насаж удаан жаргахын ерөөлийг өргөн төвшүүлье. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр сайхан засаг дарга Батцоо гэсэн байна.
За Төв аймгийн Алтан бүлгийнхэн за дараа нь Төв аймгийн Эрдэнэ сан сумын засаг дарга машуук Эрдэнэ сан сумын нутгийн зөвлөлийн дарга мөнгө хүчин төгөөтэй олон зочдоос өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн бас тайснаа хүндэтгэх мөрья. Зүгээр. Гэрлээд жоохон над тэр цаад гэрлээ ячихгүй. За. Тоххоогоо зүг хийгээл авчих шүү дээ. Арга сүтэр. Би бичлэг хийхээр харж болохгүй байна. Таахын болгоно. Бүсгүй хэвлээд үр бүрэлдэх шиг буурах настан нэрийн буян хурсан үйл бүрээсэн бяцхан шавнар бүрдэн тавтадгаа. Батхан уулынхан ингэрт хөлд орсон лум уулынхан хормойд бичиг тайлагдсан хөдөл нуурынхан усанд угаагдж байжсан богд уулынхан савдаг ивэнтэн харсан Алтан бүлгийн багчуудыг айлгаж аргадаж сургасан аймгийн төвийн түшимдийг дагуулж дадуулж сургасан ааш ялдан байхыг үлгэр болж торниулсан
ардын дууны юндынгийн дүр болж хоногшсон гавьяат багш таньда шав нарын өмнөөс сүгдэн мөргөё. Миний шавнар хараад ирлээ. Автомобилийн 10 жилийн сургуулийн 86 төгссөн сайхан шавнар байна. Тэр холгоногийн амт шингэтэй. Өнөөдөр дэвцийн авто шигтэй. За энэ манай доктор хүн Ацрынгийн уян гисгэтэй энэ Монгол улсын тодгондоо яач одгэр гэдэг чинь шүү дээ. Энэ одоо центурын бацаахан гэдгийг сайхан руугаад их сайхан. За манай хөрөлж хахад хөрөлж ондормаа гэж одоо анегийн тосч ажиллаж байгаа дэрсэ. За манай банцгийн түмэн яг би одоо энэ багштай шавнарын байхан цааш шавнарын сайхан чанартай явцтай сайхан хүмүүс төлөвс их баярлж явдсан шүү дээ. Өндөр ширээтэй сурагчтай Ухтаалын сурагчтай та нар тэрнийх баярлж явдаг тийм хүмүүс байна. За баярлалаа. За Монгол улсын гавьяат багш төр нийгмийн нэр цэцгэлтэн эрхэм хүндэт ах Юндангийн маань цол гавьяаны хаймарт морилон цаацсан эрхэм хүндэт та бүхэн түүний төрсөн нутаг Төв аймгийн эрдэнэ сандчуудын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн төвшүүлье. За олон түмэндээ Юндан багш гэж алдарсан энэ сайхан эрхэм хүмүүн Төв аймгийн анхны сургууль Эрдэнэ санд сумын уулзтын баг сургуулийн анхны сурагч байсан. За түүний аав үлсэд бол манай Эрдэнэ санд сумын анхны засаг дарга байсан. Ийм сайхан одоо удам судартай нутаг усандаа хүндлэгдсэн ийм сайхан эрхэм ахмад байгаамаа. Ингээд өнөөдөр энэ сайхан ахта хүндэтгэл үзүүлж манай Эрдэнэ санд сумын үеийн одоо засаг дарга нарын төлөөлөл нутгийн зөвлөлийн удирдлагууд, сургуулийн удирдлагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Ингээд танд төрсөн нутгийнхан нийтэн чин сэтгэлийн халуун талархлыг уламжлаад урт удаа насалж эрүүлэн сайн сайхан байхын үлдээтэй өрөөлийг өргөн төвшүүлье. Юндэнтэй энэ сайхан өдрийн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Ажилчин, амжилт, амьдрал чинь хамгийн сайн сайхан бүхнийг
хүсэн өрөөё. За би тэд Төв аймгийн намын хороо гэж Төв аймгийн ажил үйлдвэрлэлийн жанжин шатавт хамт ажиллаж байсан ийм хэдэн хүн гарч ирээд байж байна. Төвийн хөгжил зэсгэлэл аж амьдралыг өдөртөн жолоодож ингэж ирээд дараагийн үеийнхэндээ залуу үеийнхэндээ нэр төртөөгөөр халаагаан өгч шилжүүлсэн ийм одоо гавьяатай хамт олон байгаамаа. За манай Юндэн багшийг одоо тодруулж тав хүн олон сайхан хүн үгээ хэллээ, олон сайхан дурсамж хэллээ. Бурхан багш гэж ярьдаг, Юндэн багш гэж ярьж байна. Юндэн багш одоо сүүлийн үед бол энэ бурхадын шав нарыг хойдвор дандаа тодордог. Манай Юндэн багш бол бурхан багшийн одоо тодроогүй сайхан дүр юм шүү гэдгийг одоо энд цохон тэмдэглэж хэлье. Юндэн багшаар заалгаагүй сургууль, заалгаагүй багш, заалгаагүй сурагч, Юндэн багшаар заалгаагүй төрийн албан хаагч мэргэжилтэн ийм хүмүүс Төв аймгийн ажил үйлдвэрлэлийн аль салбарт одоо ховор байхаа. Аймгийн намын хороонд боловсон хүчний ажил эрхэлж байхдаа Юндэн багшийг Алтан булгийн дунд сургуулийн одоо авгаа сайхан захирал гэж алдаршиж алдар нэр нь одоо мандаж байсан бараг тэр үедээ Монгол улсын гавьяат гэдэг цолыг авах байсан тэр үед нь одоо аймгийн намын хороонд авчирч ажиллуулсан хүний нэг нь бол одоо би байгаамаа. Тэгээд манай Юндэн багш 100 мод хотын намын байгууллагыг намын байгууллага шиг байгууллага болгож авч удирдах 100 мод хотын ажил үйлдвэрлэлийг одоо гялалцсан удирдах явсан ийм нэг сайхан үе. Ингээд одоо дараагийн сайхан үедээ залгууллаа. Энэ гэрэл асч байгаа шиг Юндэн багшийн ажил хаагдсан газар энэ гэрэл шиг одоо гялалцаж ингэж ирсэн шүү гэдгийг хэлж баяр хүргье. За ингээ халахын сайхан Юндэн халахын сайхан нэртэй ад жаргал эрүүдийг урт удаан насаж үр хүүхдүүдтэй олон шав нартаа нөмөр төшиг болж Өлзий уйна хайрч өн урт наслах болтгой гэсэн сайхан өрөөлийг намын хорооны хууч цуугийн өмнөөс одоо дэвшүүлж баяр хүргэж байна. За баярлалаа. За олон сайхан хүнтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Бүгдээ хөлтөлөө зүйл бэлэг хадгааны гарт болно. Ойлгож байгаа. За манай Төв аймгийн одоо үеийн засаг дарга нар үеийн засаг даргын намын газрын дарга нараас хүрэлцэн ирсэн байгаа нь багтай сайхан байна. Манай Төв аймгийн засаг даргаар ажиллаж байсан Батул дарга тэргүүтэй зочид энэ жилийн тухалжээ. За Төв аймгийн засаг даргаар ажиллаж байсан Батул дарга Төв аймгийн засаг даргын хамгийн газрын даргаар ажиллаж байсан Бол дарга тэргүүтэй манай төлөөлөгчдөөс хүрэлцэн ирсэн байна. Таавны бас сайсан хөтөлмөрья. За манай Төв аймгийн цагдаагийн газрын дараагаар ажиллаж байсан аялал нэрмжлэх газрын дараагаар ажиллаж байсан Энко дарга тэргүүтэй одоо олон сайхан одоо төлөөлөгч. За манай Төв аймгийн засаг дараагаар ажиллаж байсан Бэмбэрлийн Мөнхбаатар тэргүүтэй одоо олон хүнтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Өдөр зочдыг бас сайсан хөтөлмөрья. За манай Төв аймгийн засаг дарга Батул дарга тэргүүтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Энийг бас микрофон авъя.
жилүүдийн төрийн албанд ажиллаж байсан маш олон хүмүүс үргэлжлэн ирсэн байна. Өнөөдөр цаагаас санагдав. Би ойрын жилүүдэд энэ төрийн албанд ажиллаж байсан энэ олон хүмүүс нэг дор ингэж цуглаж байгаа үнэхээр харсангүй. Яагаад гэвэл манай Юндын даргатай би Юндын дарга гэдэг. Зарим хүмүүс Юндын багш гэдэг юм байна. Би Юндын даргатай одоо 20 жил хамт ажилласан. 20 гаруй жил хамт ажилласан. Тэгээд хамгийн дараа манай Юндын дарга төрийн зэрэг авдаг хэлсэн дарга маш олон жил ажилласан. За үнэхээр манай аймгийн хүндрэлд одоо Юндын даргын хазаар өргөж байна. Үг хэлсэн хүмүүс өргөж байна. Тэгэхээр манай аймгийн төрийн албаны одоо эцэг болсон. Манай аймгийн төрийн албаны түшиг нь болсон. Манай аймгийн төрийн албаны одоо жишг нь болсон. Ийм эрхэм хүн байгаамаа. Би энэ Юндын даргаас зөндөө олон юм сурсан. Айгүй түшигтэй хүн. Маш хөдөлмөрч хүн. Маш нөхөрсөн, маш найзлах ийм сайхан хүн байна. Яг энэ жишгээр манай аймгийн төрийн алба хүмүүжсэн гэж би боддог юм аа. Тэгээ би одоо олон хүн байгаа учраас маш их зүйл хэлмээр үү энэ таньд энэ зогсож байгаа төрийн албан хаагчдын талаарч одоо олон зүйл ярмаар байна. Гэхдээ би үгээд авчлаа. Манай Төв аймгийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс, тамгын даргаар ажиллаж байсан хүмүүс, одоо тамгын газарт тантай хамт ажиллаж байсан хүмүүс ажиллаж байгаа. Одоо ингээд албангүй үүсгэж байгаа энэ олон төрлийн албан хаагчид танд одоо энэ Монгол улсын төрийн эрхэм өндөр дээд цалыг хүртсэн явдал шин сэтгэлээсээ баяр хүргэж таны энэ сайхан цалыг бас мэдаяа гэж байна. Тандаа Батулаа насч өөрийн сайн сайхан өсөөрөж байна. За та бүхнийхээ энэ сайхан орон томоомог айлтгаж байна. За бидний хувьд орон эстэн санчны онцлогоо яг юм зөндөө бодолсодын гэрчийн дараагаар би Эрдэнэ сумын дараагаар ирсэн. Тэгээ Юндын багшигаа би энэ гэрчтэй анх авч ажиллаусаар өдөө зэрэг хөгдөө гэж байдаг. За ингээд ахта эрүүлийн тийм үсье. Ордонтаа настай үсье. Тэгээд орчонд болоод тэгээд энд яг манай хариуд одоо 5 гэрч байсан. Юндын дараагаар Харин жахад тийм гэж нийгмийн хөгжлийн гэсэн дарга бий байсан. Хуулзын гэсэн ажиллаж байсан. Манай саран гэрэл дэгийг байна бас одоо хөвгтийн сэндрэж байсан. Чулуун батарх хэл аваагүй шиг. Би тамас тохойд одоо аймгийн хаван болгон хэсгийг одоо хаж ажиллаж байлаа. Гангийн хөвгт юм. Наран саран хилэн хоног
цагийн дараа дүгнэгдээд эхэлнэ. Тийм учраас одоо манай ширээний дарга нь одоо ажлаа сайн хийцгээе хаа гэж найдаж байгаа шүү. Энэ телевизэн дээр одоо гаргаж үзүүлэх олон одоо төрс материалаас ахуулаад гэрэлгээгээд энэ олон асуудал одоо бас энэ техникийн нөхцөл байдлаас шалтгаалаад хойшлоод байгаа учраас бас манай найрын олон зочид хийчид бас үсээд халуун алгадчдыг өргөнбөрье. За манай төв сайхан нутгаас олон цагаан алдартангуй төрсөн байдаг. Түүний нэг болох Хөдөлмөрийн Баатар ардын орон зохиолч Баявгал Авсрангийн шүлэг нэр төвчийн зохиолч Төрийн сэргэл Чин зоргийн ая үүлэн зингэрэнга дугайн төрөлцөн гэсэн та бүхэндээ зориулан дуулъя. Ахуйн дотн сэтгэл дулаан одоо хоёртой сайн ийм үдээснээр зохион байгуулж байгаа юунд дарга болон түүний үр хөвгт автуу төрөстөлд бид хүмүүс баяр хүргье гэсэн байна. За энэ багштай бол үжиж өөрсдөө хэлэх бол бодлого шийдвэрийг авах сум багт дотроо газар болон англи зэрэг ажиллагаа түүх судалгаа мэдээллийн баримтчгаар байж одоо хоёрын хүмүүсч ардын хүн тэгээд хүндээ одоо төрийн боловсролын салбар мөн одоо төрийн захиргааны байгууллагын үе үеийн түүх судалгаанд ач холбогдолтой түүхийг нэрээр үлдээсэн ийм салбар ахмад програм юм аа. Иймд одоо гавьяатай одоо өнөөдөр гавьяагаа тэмдэглэж байгаа багштай болон төрийн албан хаагчийн биднийг одоо сургууль хүмүүжүүлэгч багш байсан ийм хүнд одоо таньда юу хийх саруу сайхны хүсч удаанаас гэж юу сасч өсөн цагаан хүсэнд илэрч явах бай гэж өгөөё. Үр хөвгт нэг амгалан байх бай гэж хүсэн өгөөё. За тэгээд нэгтэй за юунд багшгаа би бүр байгууллагад найзаараа дамжуулаад мэддэг. Хүн болгон мэдэх байх манай юундан багш өөрийнхөө ээжийг их сайхан асарч байсан ийм багш байгаамаа. За дээрээс нь гурван сайхан хүүхдээ бас их сайхан хүмүүжүүлсэн ийм сайхан түшигтэй аваа. За
багштай зориулсан дөрвөн төсөлийг уншия. Ардын дууны юндгоого, алтан бодлын юндгоого, ирээд сайхан юндгоого, их сатын юндгоого, хатын сайхан юндгоого, хаттуудын юндгоого, намлаг сайхан юндгоого, намын хорооны юндгоого, түш